Ха 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 ха. Загасны асанадтай хүмүүс 11-р сарыг гарцгаая. Загасны асанадыг хэрэгжигч Жупитер нь бархас сайд гариг нь одоогоор мэлхийн орд олох таны 5 дахь хаус дээр тушилсан байгаа. Энэ жилийн 6 сараас хойш дараа жилийн 6 сар хүртэл таны төвлөрөх сэдвүүд 5 дахь хаусын сэдвүүд байгаа. 5 дахь хаусын сэдвүүд нь юу вэ гэхээр таныг зугаацуулдаг, таны бүтээл чинээрийг, таны үр хүүхэд, эсвэл таны хобби, таны романтик харилцаа, таны үерхэл, ямар нэгэн байдлаар та өөрийгөө зугаацуулах зорилгоор хийдэг бүх зүйлс чинь өргөжинд хэлж байгаа азтай байх үе байгаа. Зарим нь магадгүй жирэмсэн болсон, зарим нь хоббинд хэлсэн, зарим нь романтик харилцаатай болж үргэлжсэн, үерхэл зохион байгуулсан, найз залуу найз зохионтой болсон гэх мэтлэнгээр нөлөөлж үж магадгүй. 5 дахь хаус нь зугаат цэнгэлийн хаус гэж үздэг. Тэгээд зугаат цэнгэлэн юу ч яаж болно таны хувьд тэр нь. Уг Жупитер нь 11 сарын 11-нд ретроград хөдөлгөөнд орно. Тэгэхээр 11 сарын 11-ээс хойш ямар нэгэн тийм 5 дахь хаусын сэдвүүд нь өөрчлөлтүүд орж эхлэх болно. За ер нь бас санчир гараг таны ascendant дээр загасны орд дээр ирээд их удаж байгаа шүү дээ, мэдж байгаа юм. 23 оны 3 сараас хойш санчир гараг таны 1-р хауст буюу загасны ascendant дээр ирсэн. 23-наас хойш загасны ascendant-тай хүмүүс хариуцлагатай болох шаардлага гарсан, сахилах баттай болох шаардлага гарсан, өөрийгөө альва юмсаас хязгаарлаж, хуучин алдаа дутаглаа засах шаардлага гарсан. Тийм 2-3 жил өрнөж байна. Санчир гараг нь өнгөрсөн 4 сарын хугацаанд буцах хөдөлгөөнд байлаа. Тэгээд энэ хугацаанд та нарт юу тохиосон бэ? Санчир танд юу заасан бэ? Яг 11 сарын 30-ны үеэр сарын сүүлээр Mercury retrograde дуусчаа. Бас давхар Saturn retrograde дуусч байгаа үе. Тэгэхээр яг энэ үеэр өнгөрсөн 4 сарын хугацаанд таны харилцаа ямар байсан, таны эрүүл мэнд ямар байсан, таны мөнгө санхүү мэд, таны ажил, таны бүх зүйл ямар ч байсан бэ? Одоо шийдвэр гараад нэг одоо энэ цаашдаа энэ темплатийн дагуу явна. Одоо энэ чигээр амьдрна. Одоо сайн ч муу ч ямар нэг үр дүн гарах үе нь 11 сарын 30-ны үеэр байх болно. Тэгэхээр энэ үеэр юу болох нь харцгаая. Одоо наривчилж харцгаая 11-р сарыг. За 11 сарын 3-нд бархас сайд гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үүсгэн сарын 11-р сарын эхний 5 хоног бол эрэг таатай боломжийн хайр дурлалтай, хоол хүнстэй, мөнгөтэй, тав тухтай, хүмүүстэй эрэг таатай, сэтгэл төрүүлэх боломжтой, хөөрхөн болох боломжтой үгсээ янзлуулах байгаа бол энэ сарын эхний хэд хоногийг сонгоор 11 сарын 5-нд full moon гарна. Full moon-аас өмнө гадаа төрхөө өөрчилж хөрхөн болох боломжтой шүү. За 11 сарын 12-нд бархас сайд гараг санчир гарагтай 17-нд бархас сайд гараг нартай гурван аспект үүсгэж байна. 5-наас 17, 13-наас 21-ний хооронд сарын энэ дунд үе байгаад яг full moon-ээс хойш 14 хоногийн эффект бол жоохон нухацтай, бусдад жоохон том уншиг харагдсан, хүүтэн хүндий харагдсан, эсвэл бусдад ингэж мэдээлэл дамжуулж байгаа үеэс байж болох юм. Баг зэргийн хийх ажлуудаа суралцах үйл хэрэгүүдтэй байх боломжтой байна. Санчир гарагийн нөлөө таныг жоохон хүүтэн хүндий, эсвэл жоохон нухацтай том уншиг, адуулт шиг болгоно. Эсвэл ямар нэгэн тесвэрлэх ажил хэрэгүүд танд хариуцлагууд ногдох боломжтой үе бол 5-наас эхлэн гэсэн үг. Яг full moon-ээс хойш. 11 сарын 17-нд санчир гараг нартай гурван аспект үүсгэн 13-наас 21-ний хооронд бусдын анхаарлыг татсан үйл хэрэгүүдийг хийх, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой, сонгон шалгарах бас боломжтой байж болох юм аа. 11 сарын 23-нд бархас сайд гараг бууд гарагтай гурван аспект үүсгэн бас давхар санчир гараг бууд гарагтай гурван аспект үүсгэн. За 20-оос хойш сарыг дуустал болгоомжтой гараа. Энэ үед бол мэдээлэл буруу дамжих, ямар нэг юм хийж байгаа бол тэр асуудлууд нь хийж байгаа үйл хэрэгүүд нь жоохон бүтлгүүтэх, хэрвээ ямар нэг юм хийж байгаа тэрэндээ ингээ алдаа гаргасан гоо дахиад шинээр хийх шаардлага гарах ч юм уу тийм нэг асуудлууд амар их байна. Ягаад тэгэхээр бууд гарагийн ретроград төлөвлөгөөд байгаа. Бууд гарагийн ретроград төлөвлөгөө нь 11 сарын 9-10-ийн үеэр эхэлнэ. Тэгээ 3-7 хоног ретроград төлөвлөгөөнд байж байгаа. Тэгээд 11 сарын 30-нд гэсэн дуусна. Сонсч нь өдөр амралтын өдөр шүү дээ. Амралтын өдөр цаац. 11 сарын 27-нд сугар гарагийн нөлөөнөд орж ирж байна. Тэгэхээр 27-ны 24-нээс 30-ны хооронд сугар гарагийн нөлөө орж ирж байгаа болохоор хөөрхөн болох боломжтой, ийэлдэг таатай байх боломжтой, бусдаа нийгэмшиг тааламжтай, мөнгөтэй байх боломжтой, хоолтой байх боломжтой дэжгүй байна. Хайр дурлалтаас байх боломжтой байна.
Сугар гарагийн нөлөөнд давгүй шүү. Сарын эхний хэд хоног, сарын сүүлийн хэд хоног сугар гарагийн нөлөөнд орж ирж байгаа юм байна шүү. За 11 сарын 28-нд санчир гараг ретрогрейд хөдөлгөөнд байсан санчир гараг энэхүү өндөрлөж хэвийн хөдөлгөөнд шилжин. Тэгэхээр 11 сарын сүүлээр бүх асуудлуудын там болоод шийдвэр гараад чухал өөрчлөлтүүд гараад зин там болж ийн гэсэн үг. Өөрчлөлтүүдийн цэг дуслаа. Гэтэ ретрогрейд дуусж байгаа штэ. Гэтэ aftershade 14 хоног бас байгаа шүү гэдгийг санаарай. 10 дугаар хаваас олох ажил мэргэжлийн харилцаа карьерийн уран зохилыг хартгая. Таны 10 дугаар хаваас дээр Jupiter гайгүй. Таны 10 дугаар хаваас дээр Mercury retrograde болж байгаа. Номер 2 дээр. Тэгэхээр энэ ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд өөрчлөлттэй 11 дугаар сар болох болов уу? Наривчилж харах юм бол 11 сарын 3-нд Бархасаад гарыг сугар гарагтайгаа дөрвөлжин аспект үүсгэж 10 сарын 31-ээс 11 сарын 6 хүртэл ажил мэргэжлийн төлөв зөвшөөрөгдөх хүмүүст таалагдах, сонгон шалгарах, эсвэл танд ашигтай гэрээ хэлэлцээр хийх гэх мэтлэнгээр ажил мэргэжил нь дайжгүй нийгмийн харилцаанд давгүй дайжгүй байна. Яг 11 сарын 5-нд full moon гарна штэ. Яг тэр үеэс хойш асуудлууд эхэллэхээр хагаад. За 11 сарын 5-наас ангараг гараг Юранустай эсрэгцэн 4-7 хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд гинтийн таамаглаагүй өөрчлөлтүүд гарч магадгүй. Энэ үед төлөвлөгөөнүүд нурж магадгүй. Энэ үед юу болохыг харцгаая. Гэтэ Юранус нөлөө сайн юм уу гэж хэлэхэд хэцүү байдгийг та мэдж байгаа шүү дээ. Гинтийн байх болно. Энэ гэтээ ихэвчлэн сайн биш ихэвчлэн муу нөлөөтэй байдаг. 11 сарын 10-нд бууд гараг ретрогрейд хөдөлгөөнд орж эхэлнэ. Үүнээс хойш чухал мэдээ сонсох, эсвэл чухал нүгэж суух үйл хэрэг, чухал юм суралцах үйл хэрэгүүд, эсвэл урд өмнө орхигдсон үйл хэрэгүүд нь дахин одоо гарч ирээд алдаагаа засах шаардлага гарах, эсвэл хийж байгаа ажилд чинь бичиг цаасны ажил хэрэг хийж байгаа бол амархан алдаа гараад түүнийгээ дахин ихнээс нэг шаардлага гаргах ч юм уу те гэх мэтлэнгээр жоохон асуудалтай, эсвэл ажлын хүмүүстэйгээ үйл ойлголцох, ам хэл зөрөх гэх мэтлэнгээр нөлөөлж магадгүй учраас ер нь 10-наас хойш жоохон нэхур байж 7 хэмжиж нэг өгөхлөөрэй. За 11 сарын 11-нд Jupiter retrograde эхэлнэ. Үүнээс хойш чухал өөрчлөлтүүд эхэлнэ гэсэн үг. Ер нь бол 11 сарын 12-нд Jupiter санчир гарагтай 3 аспект үүсгэн. Тэгэхээр 5-наас 17-ны хооронд бол ажил мэргэжлийн хувьд хариуцлага ихсэж эсвэл ажил нь жоохон хийхэд хүнд хэцүү. Гэхдээ та ингээд сорилтонд ороод ингээд төвчж ажиллаа хийж дуусгах шаардлага танд гарах болно. Энэ үед хичээгээрэй. Энэ үед ядархаа сэргийлээрэй. Ажлын ачаалт ихсэж магадгүй. Эсвэл илүү хариуцлага танд ногдож магадгүй. За 11 сарын 13-нд ангараг гараг бууд гарагтай уулзсан 8-наас 15-ны хооронд үйл ойлголцох эсвэл энэ үед жоохон ер нь юу ч хийсэн энэ үед жоохон сөрөг байх гэдэг хаа сарын дундуур 8-наас 15-ны хооронд ангараг гарагчин дайны гараг бууд гарагчин хэл харилцаа communication тийм учраас энэ үед үг буруу хэлэх юм бол алалцсан дайн үүснэ тийм учраас сэргийлээрэй. Боломжлороо гэж зүйлий. Ойрын айлд гарахтаа болгоомжлороо гэмтэж бэртгэж сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. За 11 сарын 17-нд Jupiter нартай 3 аспект үүсгэн. Тэгэхээр 13-наас 21-ний хооронд сонгон шалгарах, ажил мэргэжлээр тодрон гарч ирэх, эсвэл бусдын өмнө илтгэл тавих, ажлынхаа үр дүнг харуулах гэх мэтлэнгээр бусдын анхаарлыг татах гэх мэт үйл хэрэгүүд өрнөх боломжтой. За 11 сарын 23-нд Бархасаад гараг бууд гарагтай 3 аспект үүсгэн. Мөн адил энэ үеэр мэдээлэлтэй харьцах, ийш тийшээ явах хүмүүстэй мэдээлэл дамжуулах, маркетинг хийх гэх мэт үйл хэрэгүүд нөлөөлж магадгүй. Үйл хэрэгүүдээр нөлөөлж магадгүй. Гэхдээ бууд гараг нь ретрогрейд хөдөлгөөнд байгаа учраас энэ үед алдаа гаргахаас сэргийлээрэй. Амаргүй үйл хэрэгүүд эсвэл амаргүй харилцаанууд үүсэх боломжтой энэ үеэр. 11 сарын 24-нд ангараг гараг саутнууд өмнөд занхлагтай уулзна 20-наас 29-ний хооронд. 11 сарын сүүлийн 10 хоног бол ажил мэргэжил карьерийн сэдвийн хүрээнд ямар нэгэн зүйлийг төгсгөн дуусгах шаардлага гарч магадгүй. Энэ үед хөнгөнөр харах юм бол ажил дээрээ их цэвэрлэгээ хийгээд хуучин хийж байсан зүйлсээ ингээд файлуудаа цэгцэлж хайж маях ч юм уу те энэ тийм их цэвэрлэгээ хийж байгаа нэг хаалгыг хааж байгаа байдлаар нөлөөлж болно. Өөр тохиолдолд зарим нь энэ үед ажилласаа гараад ингээд нэг хаалга хаагаад саваад гарч байгаа. Өөр явцгалтай байна. Гэтэ нэг муугаар битгий бодороо. Гэтэ жоохон муу байж магадгүй юм. Гэтэ угаасаа 11 сарын сүүлийн хэд 10 хоног бодвол угаасаа цэгцэлж байгаа уур амьсгалтайгаа. Ягаад тэгэхээр 11 сарын 30-нд Mercury retrograde ч дуусна. Saturn retrograde ч дуусна. Тийм учраас 11 сарын сүүл хэсэг болвол ингээ үр дүн гараад шийдвэр гаргаж байгаа тийм чухал үе юм. За 11 сарын 27-нд Jupiter сугар гарагтай 3 аспект үүсгэн 24-өөс 29-ний хооронд гэгээлэг байна. Эерэг таатай байна.
сугар гарагийн нөлөө эхний 5 хоног, сүүлийн 5 хоног хоёуланд нөлөөлж байгаа учраас энэ үед ажил мэргэжлийн өмнөд дайггүй байна. Тэгээд дунд хэсэг бол бөөн өөрчлөлтөөр дүүрэн байх бололтой. Амжилт хүсье. За 7 болон 4 дугаар хаваасын сэдвүүдийг харцгаая. Загсны хасааны тийм 4 болон 7 дугаар хаваасыг хэрэгшээгч нь адилхан бууд гараг байдаг учраас гэр бүлийн асуудал, орчин суудаг газрын асуудал сайн байх юм бол хосын харилцаанд бас сайн байдаг. Хосын харилцаа сайн байх юм бол гэр бүлийн асуудал сайн байдаг. Тийм учиртай байдаг. Тийм томьёотой. За бууд гараг мэдээж ретрогрейд хөдөлгөөнд орсон. Тэгэхээр 11 сарын 10-наас хойш 3-7 хоногийн турш таны хосын харилцаа, таны гэрээ хэлцээр, таны гэр бүлийн асуудал, орчин суудаг газрын асуудал, хувийн бизнес гэх мэтлэн эдгээр сэдвүүд нь сорилтонд орж өөрчлөлтөд орох болно. 11 сарын 10-наас 11 сарыг дуустал. За 11 сарын 10-наас ретрогрейд эхлээд 11 сарын 30-нд яг дуусна. Тэгэхээр 11 сарын 30-нд яг жин там болно гэсэн үг. Яг одоо хэрвээ та энэ ретрогрейд эхлэх үед нь эхэлж явах үед нь нүүх эсвэл дуусч явах үед нь нүүж дуустсан ч юм уу. Эсвэл нүүчээд шинэ нөхцөл байдалд ингэж дасан зөгцөж байгаа тийм 13-7 хоногоос байж болох юм тийм ээ. Гэх мэтлэнгээр яг 11 сар дуусангууд эдгээр хосын харилцаа эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээр эсвэл ямар нэгэн орчин суудаг газар гэр бүлтэй холбоотой асуудлууд нь жин там болоод яг энэ темплетийн дагуу байна шүү. Цаашдаа яг ингэж амьдран танд үр дүн гарна. Наривчилж харах юм бол 11 сарын 13-нд бууд гараг ангар гарагтай уулзсан 8-аас 15-ны хооронд. За 19-нд бууд гараг Уранустай эсрэгсэн. Тэгэхээр урт хугацаанд харах юм бол 8-аас 20 хүртэл энэ хугацаанд бол хосын харилцаанд гинтийн байдлаар салах, эсвэл харилцаа муудалцах, эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ муудалцаж харилцаа муудаж асуудлууд гарч ирэх, шийдвэрлэх асуудлууд ихээр гарч ирэх ч юм уу. Эсвэл энэ үеэр Уранусын нөлөө бас давхар орж ирж байгаа. Ангар гараг нь болохоор дайн үсгээд Уранус нь гинтийн том өөрчлөлтүүдийг гаргаж ирээд байгаа учраас энэ үед салж сайрнах, муудалцах гэх зэрэгээс онцгойлон анхаараарай. Гэхдээ Уранус нь заавал муугар гэхээс илүү бас гинтийн байдлаар хин нэгэнтэй уулзалт зохион байгуулах гэх зэрэгээр бас нөлөөлж болдог. Гэхдээ ихэвчлэн жоохон сөрөг нөлөөтэй байдаг учраас эдгээр өдрүүд бол жоохон онцгүй байна. Өөр тохиолдолд ангар гараг нь гэрт чинь ингэж ямар нэгэн зүйлсийг засварлах шаардлага гаргах ч юм уу, эд зүйл эвдрэх гэх зэрэгээс нөлөөлж магадгүй. Өөр тохиолдолд засвар хийж байгаа ч юм уу, те ямар нэгэн байдлаар тийм 50 лав байхгүй гэрт чинь харилцаанд тэр. За 11 сарын 23-нд бууд гараг санчир гарагтай гурван аспект үүсгэн 20-оос 27-ны хооронд гэр бүлдээ эсвэл харилцаанд жоохон том хүн шиг хүтэн хүндий эсвэл жоохон төвчих шаардлага гарах боломжтой. Сорилтуудтай хариуцлага үрээд ачаа нэмэгдэх үе байж болно. Эсвэл гэр бүлийн гишүүн ч эсвэл хосчин ч юм уу, түншлэл хамтрагч ч юм уу, өвдөх ч юм уу, түүнд хэцүү үйл хэрэгүүд тохиож бас магадгүй. Эсвэл хосын харилцааны өнцгөөс харах юм бол энэ хосоосоо холдон хөндөрөх гэх мэтлэнгээр нөлөөлж магадгүй. Харилцаанд жоохон тэмхэн байна. Санчир гарагийн нөлөө. Бүр өөрөөр харах юм бол санчир гарагийн нөлөө бас илүү нухацтайгаар юмсыг боддоор харж эхлэх үе бас байж болдیں۔ За гэр бүл болон хосын харилцаа 4-7 дугаар хаваасын сэдвүүд нь 20-оос хойш цэгцэрж эхэлнэ. 23-нд Жупитерийн нөлөөг орж ирж байна. Бархуцаад гарагийн нөлөө орж ирж байгаа учраас 20-оос 12 сарын 10 хүртэл гэр бүл орчин суудаг газарт эрг таатай уур амьсгал бүрдэж өсөлт тэлэлттэй байж болохоор байна. Харилцааны хувьд болохоор таны уулзах хүмүүс ихсэж магадгүй, таны хүрээлэх хүмүүс ихсэж магадгүй. Эсвэл ямар нэгэн харилцаа нь таатай дэжгүй боломжийн байна. Хэрвээ та хүнтэй харьцдаг, ажил хэрэг хийдэг бол энэ үеэр харилцагч ихсэх, clients ихсэх гэх зэргээр бас нөлөөлж таныг завгүй олгож магадгүй. Юутаач 20-оос хойш асуудлууд арай дайггүй болж цэгцэрж эхэлж байгаа хосын харилцаач тэр ер нь давгүй байна. 11 сарын 25-нд бууд гараг сугар гарагийн нөлөөг авч байгаа учраас 23-наас 25-ны хооронд бас л романтик харилцаа үүсгэх, болзоонд явах, харилцаа нь хэцүү байсан бол сандаад ингээд зөөлхөн уян налархай болох боломжтой тийм уур амьсгалтай байна. Гэр бүлчсэн энэ үеэр 20-оос хойш гэр орчин суудаг газраа гоёх, чимэглэх, үнтэй зүйл хөдөлтөж авах гэх мэтлэнгээр нөлөөлж болох юм аа. За тэгээ 11 сарын 30-нд бууд гараг ретрогрейд хөдөлгөөнөд дуусгана. Тэгэхээр үүнээс хойш ингээд өнгөрсөн одоо 3-7 хоногийн турш өөрчлөгдсөн үйл хэрэгүүд нь жин там болоод одоо цаашдаа ингээд амар тайван байцгаая гэдэг уур амьсгалтай байна. Гэхдээ Mercury retrograde-ийн aftershock болох дараагийн тэр нэг сүүдэртэй хэсэг нь дахиад 14 хоног үргэлжилдэг гэдгийг бас санаарай.
2 дугаар хаваасын сэдвүүд нь энэ 11 сарын турш жоохон хүнд хэцүү байна. Орлого орж ирэхгүй байна. Яг үүндээ асуудлууд их байна. Зарлага их гарч байна. 11 сарын 5-нд Full Moon-ийн үеэр Full Moon таны 3 дугаар хаваас дээр гарна. Харилцаа холбоо, унших, бичих, ойрын уялал гэх мэтлэн асуудлууд дээр Full Moon гарна. Угаасаа Full Moon-ийн үеэр олон үйл хэрэгүүд ер нь давхцаж байгаа шүү дээ. Тэгснээ яг мөнгөний асуудал дээр бол 11 сарын 5-нд ангараг гараг Uranus буюу Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн 4-өөс 7-ны хооронд бол гинтийн зарлага гарах боломжтой эсвэл эд зүйл чинь гинтийн байдлаар эвдрэн өгөөрөх засварлах шаардлага гарах гэх мэтлэн гэрээ нь жоохон таагүй байна. Учир нь бас 3 дугаар хаус руу чинь Uranus дахиад ороод ирсэн үе 11 сарын 7-ны үеэр хэцүү юм. 11 сарын 13-нд ангараг гараг бууд гарагтай уулзсан 8-аас 15-ны хооронд мөнгө санхүүгийн хувьд эргэлтэнд орж орлого гаргалтай байх үе боловч тийм эерэг биш байна. Яг үнэндээ мөнгөний таны данс чинь улааж энэ үеэр ер нь 11 сар тэр чигтээ мөн мэдээ уучлаарай. Мөнгө хадгалсан биз. За 11 сарын 24-нд ангараг гараг өмнөд занхилаатай болсон 20-оос 29-ний хооронд мөнгө дутагдах эсвэл ямар нэгэн мөнгө олох арга барил чинь өөрчлөгдөөд эсвэл мөнгө орлого орж ирэх ёстой байсан нь удаашраад нэг орлогын их үүсвэр нь хаагдах ч юм уу тийм жоохон онцгой сөрөг нөлөөтэй байна. Ерөнхийдөө бол 11 сарын 20-оос 29-ний хооронд сарын сүүлийн 10 хоног бол эд зүйлээ цэгцлээд хаяхмаа хаяад хувцаа янзлаад ч юм уу тэ өөрийнхөө эд зүйлсийг хуучин эд зүйлс нь насан дуусаж хаях цаг нь болж байгаа тийм үе байж болохын эдгээр энергиудыг тийм юмыг цэгцэлж цэвэрлэх энергиээр ашиглаарай, үйл хэрэгээр ашиглаарай. Юутаач 11 сар мөнгөн дээр жоохон тиймхэн байна уучлаарай. Мөн мэдээ хөдөлгөж байгаад. За тэгээд 12 дугаар сарын подкастаар иргэн уулзцгаа ямид мэд байх юм бол баяр та.